яг аль аргыг хэрэгэлсэн чинь амжилттай болж исэн бэ? Миний хувьд яг тийм хэрэгжилжсэн арга техник байхгүй юу? Яг ингэ тийм одоо ингээд нөө тайзан дээр гарахын өмнө ингээд маш их сандардаг. Хөгтөнгөр радио Бүтээгч Монгол подкастын ээлж дугаар эхлэхэд бэлэн болсон байна. Өнөөдрийн дугаарын зочноор Miss World 2026 тэмцээнд эх орноо төлөөлөн оролцох үндэсний ялагч Miss Инх тул урагд ирээд байна. Өдрийн мэнд хүргэе, сайн авч ирсэн үү? За өдрийн мэнд. За энэхүү подкастыг сонсож байна нийт үзэгч сонсогч та бүхний өдрийн мэндийг хүргэе. За маш их баярлалаа. Инх тул одоо Miss гэхийн тоглоос гадна загвар өмсдөг тий. Анх хизэнээс эхлээд одоо загвар өмсөх болсон энэ салбар руу орох болсон бий. За миний хувьд яг багасаа эхлээд нөө дэлхийн Miss тэмцээнийг үзэж өссөн. За энэхүү тэмцээнийг үзэж байхдаа ер нь бол өөрөө том болоод те загвар өмсгч болох дэлхийн Miss-д оролцох гэсэн бол хүсэл мөрөөдөлтэй байсан. Тэгээд анх одоо 2019 онд оюутан байхдаа яг энэ загварын агентлагт явж эхлээд ер нь л яг загварын салбарт хөл тавьж исэн. Тэгээд энэхүү салбарт хөл тавиад ер нь бол 7 жил болж байна. Тэгээд одоо яг загвар өмсгч болсны хувьд бол хамгийн одоо нэг эмэгтэйчд хамгийн том мөрөөдөл болохоор Монголын хамгийн том загварын шоу болох нэг гоёл наадамд оролцох байдаг. Тэгээд хамгийн анх бас нэг гоёл наадамд ингээд оролцоод ер нь бол одоо л жил алгаа оролцоод явдаг. Тэгээд энэ жилийн хувьд яг 2025 онд дэлхийн одоо 73 дахь удаагийн Miss World тэмцээн зарлагдаад энэ тэмцээнд анх удаа Miss-ийн тэмцээнд оролцож үзэхээр шийдсэн. Тэгээд миний хувьд бол маш их баяртай байгаа. Яг ингээд өөрийнхөө зорилгыг, мөрөөдлийг ингээд биелүүлээд ингээд оролцоод бас энэ хүү одоо тэтми эзэн болоод эх орноос ингээд төлөөлөөд оролцохсондоо л маш их баяртай байгаа. Өөрт ч бас баяр хүргэе. Үзэг сонсогч олонныхоо өмнөөс болон радиогийнхаа зүгээс үндэсний ялагч болсон танд баяр хүргэе. Баярлалаа. За эмэгтэй хүүхэд болгоно л одоо бага наснда жоохон балчир ахта 3 4 настай охтууд би Miss олно гэж талент хараал. Ээжийнхээ хувцаар ангараал ингэж бүгдээрээ тийм мөрөдөлтөй байдаг бах. Инх туулийн хувьд одоо хизэнээс энэ Miss олъё, Miss-ийн тэмцээнд оролцъё гэд шийдсэн. Яагаад энэ шийдвэрийг гаргах болсон бэ? Миний хувьд за бага наснаас ер нь айгүй тийм даруухан ер нь ингээд өөртөө ихтгэлгүй тийм хүүхдээсэн. Тэгээ тэр үедээ бол ингээд хэдий яг ингээд Miss болох, загвар өмсгч болох тийм зорилготой байсан ч гэсэн яг нэг яаж эхлэхээ мэддэггүй. Ер нь бол ингээд энэ шийдвэрийг гаргахад за би ер нь чадах болов уу гэд нэг тийм ихтгэлгүй байдаг байсан. Тэгээд яг ингээд загварын салбарт яг ингээд алхаад одоо ингээд тэмцээнүүдэд ингээд оролцоод үзсгээр ингээд илүү яагаад би яс те байж болохгүй гэж ингээд Miss-ийн тэмцээнд оролцож болохгүй гэж ер нь бол би чадах юм байна, болох юм байна гэд яг энэ тэмцээнд оролцохоор л шийдсэн. Тэгээ миний шийдвэр ч бас өөрөө маш зүв байсан. Гэр бүлийнхэн маа, найз нөхөд маа те ажлын хамт олон маань ч ер нь нөхөдөө тэмцээнд орж байгааг маань дэмжиж ерөөдөө оролцсон байгаа. Инх тул Унган хотын хүүхдөө ерөнхийдөө хүүхэд насаа хаана яаж өнгөрөөсөн бэ? Хүүхэд насныхаа талаар манай үзэг сонсогчдод гоё өөрийгөө танилцуулаач. За миний хувьд Улаанбаатар хотод төрж өссөн. За аав ээж маань бол цохны одоо уул хүмүүс. Тэгтээ ер нь бол бага наснда ингээд аав ээжтэйгээ хамтдаа Улаанбаатар хотод төрөөд Улаанбаатар хотын нийслэлийн ирээдүйн зохицолбор сургуульд сурж одоо нэг ахлах ингээл төгсөж исэн. За түрүү хэлсэндээ багаас айгуу дараахан хөгтөөсөн. Тэгэл ангид ингээл ямар л тэмцээ уралдаан болно тэгэл өөрийгөө жоохон хойш татчих гал тий. Уралцах дурггүй ч юм уу тий. За би чадахгүй дээ. Яадаг бол гэл. Яг нэг хичээлийн нөгөө олимпиад гэж болдог тий. Олимпиад ингээл математик монгол хэл гэл. Тиймэрхүү олимпиадад оролцдог юм яг ингээд авиас ч юм уу тий. Яг ингээд урлаг гоо сайхны ингээд нөгөө загварын шоу муу болдог. Тиймэрхүү тэмцээнүүдэд ер нь нэг оролцохоос жоохон имээдэг тийм хөгтөөсөн. Тэгээд ерөөхдөө бол ингээд багасаа тийм байжгаад яг нэг оюутан болоод ер нь л өөрийгөө айгүй тийм өөрчлөхөр шийдсэн. Тэгээ яагаад тэгсэн бэ гэхээр за би ер нь ингээд дараагаа яваадах юм бол ерөөсөө би ингээд мөрөөдөд өгдөг тий. Загвар өмсгч болъё, Miss болъё гэд мөрөөдөд өгдөг. Гэхдээ
өөрөө ингээд ийм даруухан байгаад их юм бол надад ерөөсөө тий мөрөл маань ингээд биелэхгүй юм шиг санагдаад оюутан болоод ер нь л өөрийгөө өөрчлөхөөр шийдээд айгүй тийм хүмүүстэй нийтчтэй юм болгонд оролцдог. За авиас тий одоо тэр урлагийн үзлэг болсон ч тэр болгонд оролцдог. Тэгээ загварын агентлагт бүртгүүлээд явж гисэн гэх юм уу тий. Ер нь бол бүхэл зүйл дээр өөрийгөө сорж гисэн. Тэгээ ерөөхдөө бол тэгээд том болоод л ер нь л өөрийгөө нэлээд нээсэн тийм өөртөө илүү ихтэй болсон гэж хэлж байна. Манай их туулыг одоо хөрхөн октод харж байгаах хараад энэ их чиг юм гоё мис алхасан юм магадгүй бодож байгаа. Тэгээд мисийн тэмцээнд ормоор байдаг, өөрийгөө сормоор байдаг тий. Тайзны айдас гэж байдаг. Олон хүний өмнө гарахаар сандрал авдаг. Энэ мэдрэмжээ их туулэр нь яг анх яаж дарж исэн бэ? Ямар нэгэн тийм арга техник байдаг уу? Хэлгүй ах уу ер нь бол тайзан дээр гарна гэдэг бол өөрөө маш ингээд айдас догтлол бас ингээд маш их ингээд хариуцлагыг мэдрүүлдэг. За миний хувьд хамгийн анх алхаж исэн том тайз гэх юм бол түрүү хэлсэн те гоёл наадамд анх 2023 онд оролцож исэн. Тэгээд тайзан дээр хамгийн анх ингээд гарах мөчөл маш их догтлолтой байсан. Нөгөө өөртөө итгэх нэг би өөрөө ингэчихэж байгаа юм уу те ингээд энэ тайзан дээр алхаж ийн гэдэг итгэж ятсан тийм мэдрэмж. Тэгсэр нэ маш их сандарлыг дагуулж исэн. Тэгээд тухайн үедээ бол ер нь бол өөртөө ерөөд ингээл те дотор харилцал. Ер нь бол чадна. Энд олон те олон хүмүүс одоо ингээд чамайг харж байгаа. Дээрээс нь бас нөгөө нэг хүмүүсийг бас зөвлснөөр ингээл нэг амьсгалын дасгал гэх юм уу те өөртөө амьсгалаа ингээд ер нь бол тийм олон зүйлийн хүчин зүйл дээр одоо тулгуурлаж л ер нь айц сандарлаа бол ингээд авдаг. Одоо ч гэсэн ер нь бол бас сандардаг. Хэдий ингээд 7 жил болоод ингээд загвар өмсөд 7 жил болж байгаа ч гэсэн одоо ч гэсэн тайзан дээр гарахтаа сандардаг. Тийм үү. Тэгээд тэрийгээ өөрөө ингээд даван туулна гэдэгт маань өөрөө бас сэтгэл зүйн бас ингээд хүчтэй. Сэтгэл зүйгээр өөрийгөө ингээд сэтгэл зүй дотоод ингээд нөгөө хүчээр итгэдэг юм уу те. Сэтгэл зүгээрээ л ерөнхийдөө тэрийгээ давдаг. Арга техникийн хувьд магадгүй одоо тайзан дээр дуулах байгаа ч юм уу тий авиас чадвараа үзүүлэх байгаа октодод хандаа хэлэхэд нөгөө нэг 100 хүртэл тоолж молох гэдэг нэг арга техникүүд идэв шүү дээ. Тэрний хувьд яг аль аргыг хэрэгэлсэн чи амжилттай болж исэн бэ? Миний хувьд яг тийм хэрэгжилжсэн арга техник байхгүй юу? Яг ингэ тийм аа. Одоо ингээд нөө тайзан дээр гарахын өмнө ингээд маш их сандардаг. Одоо ингээд дуулах юм ч юм уу тий. Ингээд алхах юм ингээд маш их сандардаг ч гэсэн яг тайзан дээр гараад тэр сандрал нь өөр арилждаг. Шууд төвлөрдөг гэсэн үг шүү дээ. Төвлөрчдөг. Тэгээд нөгөө нэг загвар өмсөгч мисүүдийн хувьд бол юу гэдэг л та нөгөө толгоогоо маш их ажилуулах хэрэгтэй байдаг тайзан дээр. За одоо жишээ нь позо бодно тий. Одоо энэ аяа мэдэрнэ. За нөгөө олон үзэгчдийн өмнө байгаа тий. Ер нь яг ямар алхаад байгаа ямар одоо ингээ хувц өмсөж байгаагаас шалтгаалаад тий. Одоо ямар юм алхаатай ямар одоо ингээ поз юуг үзүүлэх үү гэдэг гээд маш олон зүйл дээр ингээ боддог. Юу жүжиглэлт хүртэл одоо ордог. Тэгээд их бах тий. Иймсгэлгүй эсвэл энэ дээр илүү ингээд одоо ширүүн харах уу гэдэг юм уу тий. Бүх зүйл дээр ингээд нэг толгой ажиллаж идэг. Тэгэхээр тийм болохоор тэр болгон маань өөрөө ингээд нэг сандарлыг маань ингээд арилгацдаг. Тэднэрийгээ ингээд бодоод одоо яах вүлээ гэд тэгэхээр жоохон сааддаг. Тий сааддаг тий. Тэгээд сандрал нь арилаад идэг юм шүү тий. Одоо дуулахад хүртэл яг тэгдэг байхгүй юу? Одоо ингээд дуугаа дуулахтаа чи одоо ингээд яах вэ тэ одоо нүгэ бодно дуундаа орж дуулна аяа мэдэрч гэдэг юм уу те шүүгчтэй өмнө дуулж байгаа бол те ямар хөө байдлаар өөрийгөө харуулах уу гэд тэгээд тэр болгон ерөөхдөө сандарлыг бол ингээд дарж өгч идэг. Их тул сая дууг ярьсан. Дуу дуулах дуртай юу? Ямар дуунд ямар урамт дэлжийн дуу сонсох юм дуртай вэ? Хаяада ингээ аялаад идэг дуу ямар дуу хөвчлээ аялдаг вэ? Тий, миний хувьд бол нэг хобби одоо загвараас гадна нэг хоббиний маань нэг болохоор дуудуулах. Тэгээд түрүүн бас хэлсэнтэй багтаа ингээд дуулахыг хүсдэг ч гэсэн ингээд одоо урлагийн үзлэг хөмсөлт ерөөсөө ордгоо. Дуулдаг байсан. Тэгээд тэрийг болохоор яаж нисэн бэ гэхээр ер нь ингээд оюутан болоод одоо тий оюутны урлагийн үзлэгээр анх удаа дуулж үзлээ. Ер нь болохоор ингээд олны өмнө анх удаа тэгж дуулж үзэж байгаа шүү дээ. Тэгээд бас ингээд дуугаараа бас ингээд
цааш ингээ хөгжүүлээд бас ингээ месси ядалтай бас ингээ дуугаараа бас ингээ явахыг хүсдэг. Тэгээд ихэвчлэн ингээд дуулах дуртай дуунууд маань ерөөдөө Монгол дуунууд байдаг. Яг Монголын ингээд юг харуулсан гэх юм уу те уламжлалгүй саншил мэдээж гадаад дуунууд ч байгаа, орчин үеийн дуунууд ч байгаа. Тэгээд яг миний яг дуулдаг дуунууд явдах юм бол дуу чин наран ихчийн дуу гэдэг дуртай. Маш гоё дуулчих шүү дээ. Тэгээд манай яг ингээд ойрын хүмүүсээс хэлдэг ингээд дуулахаар чи яд ингээд турхаа те ингээд харагдаж байгаа юм чамаас яаж юм бүдүүн хоолой гарч ийна гэдээ бас ингээд гайхаад байдаг. Тэгтээ ер нь бол яг тим төрлийн тембрийн ер нь ихэд дуунд дуулах дуртай. Маш гоё. Хүчтэй хоолойтой дива дуучин шүү дээ. Би бас маш их сонсох дуртай. Тэгээд их дуулаасаа хүсгэд манай подкастт оролцож байгаа одоо урлагийн одоо салбарын хүмүүс маань дуулж хуурддаг тийм бас нэг хэсэг байдаг байхгүй юу. Тэгэхээр хоёлаа яг подкастынхаа төгсгөл хэсэгт хэрвээ чи дургуйцгүй бол манай сонсогч үзэгчдэд зориулаад өөрийнхөө дуулах дуртай дууныхаа хэсгээс нэг аялаж өгч болох уу? За нэг хальтхан аялахад тэгвэл тэгж тохиролцээ тий. Яг одоо аялал бэлэн байна уу? Жохон ярилцж байгаа сүүл рүүгээ хоёлаа дууныхаа хэсгээс явах уу? За нэг жоохон байж байгаа. За тэгээ. За. Их дуулын хувьд ямар мэрэгчлээ вэ? Миний хувьд эргэцүүч мэрэгчлээ. Одоо ерөнхийдөө сургуулаа төгсөөд бол 4 жил болж байгаа. Тий. Одоо тэгээд давхар юунд төрийн удирдлагын чиглэлээр магистраар бол суралцж байгаа. Дээрх үед чинь мисс гэдэг чинь мэрэгжил байсан бол одоо бас ингээд тусдаа хүн болгон л одоо 2-3 тийм салаас мэрэгчлээ байдаг болсон байгаа тий. Мисс World тэмцээний өрөөг бол зоригтой гоо бүсгийг одоо тодруулах гэж одоо манайхаа мэдэх байх ерөнхийдөө. Тэгээд энэ урайны талаар болон одоо тэмцээнийхээ хүрээнд хэрэгжүүлсэн одоо төслийнхээ талаар манай үзэг сонсогчдод гоё мэдээлэл өгч. Тэглгүй яг Miss World тэмцээний хувьд бол нөө бусад одоо дэлхийн миссүүдийн хувьд нэг одоо онцлог нь болохоор зоригтой гоо бүсгийг одоо шалгаруулдаг гэдгээр бол одоо хамгийн алдартай одоо нэг тэмцээн хамгийн одоо урт удаан үргэлжилж байгаа тэмцээнүүдийн нэг. За тэгэхээр зоригтой гоо бүсгүй гэдэг маань өөрөө юу гэхээр анх энэхүү одоо урайны хувьд анх 1972 онд Miss World тэмцээний одоо үүсгэн байгуулагч Жулия Морлигийн одоо санаачлахаар бий болсон юм билээ. Тэгээд анх бол ингээ Miss World тэмцээн маань өөрөө нөгөө бикини төрөлтэй байсан. Жишээ нь бикини төрөлтэй байсан бол одоо сүүлийн жилүүдэд болохоор дэлхийн Miss маань өөрөө ингээд хүмүүнлэгийн илч байх хэвээр тий. Одоо ингээд зоригтой сайхан сэтгэлтэй ч гэдэг юм да нийгэмд тусдаа зүйлийг хийх ёстой гэдэг үүднээс бол зоригтой гоо бүсгүй гэсэн урайг бол дэвшүүлж одоо л хэрэгжүүлдэг. Тэгээд энэ ч урайны хүрээнд бол дэлхийн олон орны миссүүд бас тий улс орондоо тулгамдж байгаа асуудлуудаа шийдвэрлэх хүрээнд бол ямар нэгэн төслийг хэрэгжүүлдэг. Миний хувьд бол Miss World Mongolia одоо 2026 тэмцээний хүрээнд миний хувьд болохоор тэмцээнийхээ хүрээнд мөнгө хадгалт хөөхөд хамгийн ухаалаг ирээдүй гэсэн төслийг хэрэгжүүлсэн. Ямар хөрх юм бэ? Тэг. Ягаад энэ төслийг хэрэгжүүлэх болсон бэ гэхээр за монголчлтгүй те дэлхийн одоо бүх улсад за улсын амжиргааны түвшин гэх юм уу те эдийн засгийн бууралт зэрэг нь өөрөө иргэдийнх нь санхүүгийн одоо мэдлэг боловсрол сул байхаас шалтгаалдаг гэсэн юм судалгаа байд юм билээ. Тэгэхээр ерөнхийдөө хүүхдийг те багаас нь ингээ мөнгөө зөв хөрөмтлүүлдэг, мөнгөө удирддаг те санхүүгээ одоо ингээ зөв төлөвлөдөг болох зорилгоор одоо энэ төслийг бол хэрэгжүүлсэн. За миний хувьд бол нэг санхүүгийн салбарт бас ажилладаг хүний хувьд бас энэ төслийг хэрэгжүүлсэн байгаа. Тэгээд төслийнхөө одоо эхний үе шатыг болохоор нийслэлийн ерөнхий боловсролын хөгжил зохицуулбар сургуульд бол хэрэгжүүлсэн. За ингэхдээ болохоор тухайн сургуулийн одоо бага ангийн сурагчдыг одоо сонгож аваад яг тэдний яг нас сонирхолтой нийцсэн тийм хүүхэлдэйн кино, үлгэрийн ном бэлдээд ерөөд үзүүлсэн. Тэгээд тэгэхэд бол хүүхдүүдийн хувьд бол яг илүү нэг өөрсдийнх нь яг сонирхолтой нийцсэн авс тийм те одоо зүйлийг ингээд бэлтгэж үзүүлсэн болохоор маш сонирхолтойгоор хүлээж авсан. Тэгэхээр цаашд ч бас энэ төслөө одоо ингэ дэлхийн Miss тэмцээнд явахаасаа өмнө за одоо нэг ангийн хүүхдүүд ч юм уу те одоо нэг одоо хэсэг бүлэг хүүхдүүдэд банкны одоо хатгаламжийн данс нээж өгөөд тэгээ яг ингээ хуримтлалын бас юм дадлыг эзэмшүүлэх тийм бас эзэмшүүлэхээр өн төслөө өргөжлүүлээ гэж бас төлөвлөж байгаа. Маш гоё зүйл хийхээр төлөвлөж байгаа юм байна. Энэ жилийн одоо Miss World Mongolia 2026 тэмцээний үндэсний ялагч нь Miss World тэмцээнд
явдагыг одоо манайхан бас мэдэх бах. Энэ жилийн одоо Miss World Mongolia 2026-гийн хувьд хөхөө хайрлыг, хамгаалыг, халамжлыг гэсэн урайнд дөр зохион байгуулагдсан. Энэ талаараа манай үзэг сонсогчдод гоё мэдээлэл хүргэж. Ерөнхийдөө 10 дугаар сарыг болохоор дэлхийд даяар хүүхний хор тавдраас урьдчилан сэргийлэх сар гэж одоо явдаг. Тэгэхээр тэр ч одоо хүрээнд Miss World Mongolia 2026 тэмцээний манай оролцогчдын зүгээс хавдар судлалын үндэсний төвтэй хамтраад олон улсын стандартад нийцсэн тийм үзлэг онцлогоо хийх хүүхний төв байгуулах тийм хандивт бол нэгдсэн байгаа. Тэгээ энэхүү хандивт ч гэсэн одоо Монголын томоохон топ аж ахуйн нэгжүүдийн нэг Сувзад компани манаас ингээд тодорхой хэмжээгээр бас хандивт нэгдсэн байгаа. Тэгээд тэмцээний бас финалийн үеэр бас бидэд өнгөрсөн сарын 9 сарын 21-ний өдөр бас финалийн үеэрээ бас одоо ирсэн те хүмүүсээс бас ингээ хандив цуглуулсан байгаа. Энэхүү ус манаас ингээд ажил хэрэгэлээд ингээд цааш төхний төв манд байгуулагдаад Монголын тийм эмэгтэйчүүд бас ингээд энэхүү өвчнөөс бас сэргийлж чадах байхаа гэж бодож байгаа. Хүүхний хор тавдрын тухайд бол ийм байлээ. Одоо Монгол улсад эмэгтэйчүүдийн дунд онцлогдож байгаа. Одоо хор тавдрын дөрөвт нь энэ хүүхний хор тавдар алж ихсэн юм билээ. Тэгэхээр одоо яг ингээд бид эдийн зүгээс те ингээд хохны хор тавдраас урьдчилан сэргийлэх өмнөх үзлэг онцлогоонд нь хамруулах тийм одоо зорилгоор бол энэхүү одоо хандвыг бол зохион байгуулсан. Тэгээд ялангуяа энэ юу юм бэлээ 45-аас 49 насны эмэгтэйчүүд буюу яг ингээ хожуу наснд нь хөхний хор тавдар бол илэрдэм байлээ. Тэгэхээр бас энэхүү бас подкастыг сонсож байгаа эмэгтэйчүүд маань те бас ингээ хөхөө ингээ шалгуулад те ингээ хөхний хор тавдараас үргэлжлэн сэргийлэхээр үзлэг онцлогоонд бас ингээ тогтмол хамрагдаж байгаараа гэж бас уриалмаар байна. Маш гоё уриалгаа. Би ч гэсэн маргааш очиод үзүүлнэ. За Мисс хүний хувьд эмэгтэй хүнийг ирнэ ямар байгаасаа гэж хүсдэг вэ? За Монгол эмэгтэйчүүдийн хувьд авч үзье тийм Монгол эмэгтэйчүүд маань эртээр үеэс тийм төрүүлсэн гэрээ ингээ хослон түшиж ирсэн ингээ гайхалтай уламжлалтай. За 13 дугаар зуунд гэхэд чинь тийм Монгол хатад маань ингээ төрийг одоо ингээ төрөө түшилцээд тийм ингээ зүрх цэргийн одоо ингээ удирдахжсэн тийм түүхтэй. Тэгээд эмэгтэйчүүд маань Монгол эмэгтэйчүүд бас маш нарийн ухаантай тийм үр хөвгтөө өсгөн хүмүүжүүлэхтэй хүртэл ингээд энийг ингээл ингэж болохгүй гэдэг ч юм уу тийм маш ингээд зөв сургаалаар ингээ хүүхдүүдэд өсгдөг. Тэгээд тэрийг нас монголчууд маань ярьдэн шүү дээ. Монгол эмэгтэйчүүд маань өөр хатаа ухаантай тийм хатаа ухаанаар ингээд гэр тийм өрх гэрээ эр нөхрөө үр хөвгтөө тийм өсгөн хүмүүжүүлж ингэж авч явдгаа гэдэг. Тэгэхээр миний хувьд яг эмэгтэй хүмүүсийг ийм байгаасаа гэж хүсгэсээ илүү зүгээр өөрийгөө хайрладаг те эргүүс саруул өөртөө ихтэй ер нь тийм амар хүчрхэг байгаарай л гэж хэлмээр байна. Амьдралдаа одоо баримталдаг юм зарчим яг юу вэ гэм болов? За миний хувьд бол амьдралдаа 3 зарчмыг баримталдаг. За тэр үегээр зоригтой, тууштай, үнэж байх гэсэн зүйлээ заавал тусгадаг байх. Хоёрдугаарт гэх юм бол аливаа зүйлийг цаг тухайд нь чанартай гүйцэтгэх. Гуравдугаарт болохоор өөрийгөө хайрлах. Өөрийгөө хайрлах гэхээр бас хүмүүсээс гайхчих магадгүй нөгөө нэг гаднаасаа л тий гаднаасаа л ингээл өөрийгөө гоё болгоол тий хайрлах гэхээсээ илүү өөрийнхөө яг дотоод сэтгэлийг тий сэтгэл зүгээ ингээд маш ингээд тий гоё тайван байлгахыг хичээдэг. Аливаа нэг муу зүйл бодохгүй тий одоо муу одоо энэ ярих ч юм уу тий муу мэдээлэл уншихгүй ч гэдэг юм уу тий ер нь сэтгэл зүй сэтгэл санаагаа бол ингээд тайван байлгах тэгээд дээр нь бас дасгал хөдөлгөөн хийх гэх юм уу тий өөрийгөө ингээд эрүүл байлгах сэтгэл санаагаа тайван байлгах гэдэг. Тийм байлаар бол өөрийгөө хайрлах бол юм зарчмыг баримталдаг. Ер нь бол хизээд нөө өөртөө үнэнч гэдэг шиг тий. Таны хувьд Монгол ахуйтаа ер нь хэр ойр байдаг вэ? Дэлхийд одоо Монголыг сурталчлахын тулд Монгол улсаа яг ямар талаас нь аль талаас нь харуулна да гэж бодож байгаа вэ? Миний хувьд
бас дөрөвсэн те Улаанбаатар хотод төрж өссөн. Гэхдээ бас Монгол ингээд ах уламжлалаас ерөөдөө харж өссөн. Мэдээж Монгол хүний хувьд те морь унахаас эхлээл те өнөөс за тэгэл хөдөө очил ааруул их ч гэдэм үү те. Ер нь Монгол ахуйтайгаа ер нь бол ойр өссөн. Тэгэхээр Монголынхаа энэхүү сайхан одоо те өв соёл, ахуй соёл те уламжлал, түүх уламжлал гэдэг. Энэ бол Монгол орн маань өөрөө маш сайхан орн шүү дээ. Нэг эртний те мянганы түүхтэй тэглэх байх. Тэг хүн нүгээс эхлээд те. Тэгэхээр энэхүү гайхалтай түүх уламжлал, ёс заншлаа ерөөхдөө дэлхийд те одоо ингээд таниулах, харуулах, сурталчлах гэдэг. Энэхүү одоо гайхалтай дэлхийг төлөөлөх болсон энэхүү гайхалтай боломжоор дамжуулаад бас тэрийг дэлхийд бас ингээд таниулахыг бол хүсэж байгаа. Маш гоё сонсогдож байна. Цагаан эдээ аж ахуй гэж ярилцсанаас цагаан эдэнэс ямар бүтээгдэхүүнд дуртай арц, ааруул, сүү, тараг гэл аль хүнсэнд нэр нь уламжлалт хүнснээс аль хүнсэнд нэлээд дуртай байдаг. Би юу н айгу цагаан эдэн дуртай хөгтэй. Ялийн сонгоход бол айгу хэцүү сонголт байна. Тэгтээ яг нь өдөр тутмын хэрэглээнд бол тараг сүүг бол байнга хэрэгэлдэг. Одоо нэг дэлгүүрээс ороод хамгийн түрүүнд авдаг одоо өссөн үедээ ч юм уу те бараг тараг уугаад явсан илүү уяг байх жишээний те. Ер нь бол цагаан эдэнд бол айгу дуртай. Хөдөө нутаг, Монгол аж ахуй те энэ соёлоос яг чам таалагддаг хэсэг нь аль вэ? Одоо нэг хүүхэд байхдаа өнгөрөөж исэн ч юм уу гой турсамжууд идэх штэ жишээ нь. Эсвэл ингээд нэг очих үедээ Монгол нутаг чи юм шүү дээ. Би ч үнэхээр азтай хүн юм да гэж бодох ч юм уу тийм хорон мөч яг хизээ тохиож исэн бэ. Би одоо ингээд багасаа ингээд аав ээжтэй ингээд хөдөө орон нутгаар их аялдаг. Тэгэл явах болгонд бол Монголынхоо сайхныг те биширдэг ийм сайхан орн шүү дээ те. Гол уснаас нь эхлээл одоо мал аж ахуй те морь байна. Тэгэл морь унах ч юм уу те. Морь унах дуртай те. Тий, ер нь бол дуртай. Тэгээд тэрийг бас одоо тэгээд нөө дэлхийд бас ингээд нэг танилцуулга видео л гэдэг тэрэн дээрээ бас ерөөдөө тэгээд өөрийнхөө дуртай те. Морь унах ч юм уу те. Тэрийг бас ингээд намжууллан бас хүргэнэ. Удахгүй салхи татуулан морь унан дахих нь шүү дээ тий. Амьдралын одоо аз жаргалыг манай ихт бол юу гэж хардیں۔ Аз жаргалыг юунаас мэдэрдэг вэ? Ер нь бол хүмүүс ярьдэн шүү дээ бид нар нэг л амьдрна гэдэг. Тэгэхээр нэг л амьдрах одоо энэ хугацаанд бол бидэнд те аз жаргал, зовлон бэрхшээл, гуниг гэл бүхэл зүйл тохиолдож идэг. Тэгэхээр одоо чинь өдөр тутмын завгүй амьдралдаас дараад ч юм уу те одоо ингээд гараал утаа төвжрэлч гэдэг юм те энэ олон асуудлууд нь хүмүүс нөгөө нэг өөрийн одоо нөгөө нэг дотоод те юунаас аз жаргал авдаг лээ те би юунд дуртай билээ гэдгийг ерөнхийдөө анзаарахгүй өнгөрдөг. Тэгэхээр миний хувьд бол жижигхэн зүйлээс ч гэсэн те аз жаргалыг мэдрэхийг хичээдэг. Энэ болон те стресстэй нийгэмд ч одоо тийм жижигхэн зүйлээс л аз жаргалыг мэдэрнэ гэдэг маань өөрөө маш айгүй гоё байдаг. Одоо жишээлх юм бол ингээл өглөө сэрэл те. Аав ээж өрсөрцөн ингээд ээж цагаа чанцсан те. Тэгээ орой гэртээ ороход ингээл аав ээж ингээ халуун дулаа хоол гэсэн те. Эсвэл бүр ингээд те ингээд өглөө ажилдаа явж байхдаа өглөөний нар ингээ маш гоёор тусч ивэл тэрнээс маш их ингээ аз жаргалыг мэдэрдэг. Тэгэхээр хүн болгоныг одоо ингээд жижигхэн зүйлээс ч гэсэн тий ингээд хажуудаа байгаа. Тэгээ ажилдаа ирэхдээ нэг тийм байгаад байдаг шүү дээ. Ажилдаа ирэхдээ та ер нь юуг анзаарсан бэ гэдэг. Хинч юуж анзаардаг. Зүгээр ажилдаа очиод юу хийх вүлээ тий. Би өнөөдөр юм хурдтай, ийм уулзалттай. За өнөөдөр чи ингэн тэгэн тий нэг гэр бүлтэй болтой орой хүүхдээ аваад орой очиод ийм хоол ингээд тийм л юм боддог болохоос нэг замдаа байгаа жижиг зүйлсийг ерөөс анзаарахгүй өнгөрд юм байна л да. Тэгсээр хагаад ингээд хүний цаг хугацаа өнгөрөөл тий нас яваал. Өөч одоо ингээд ийм олон жил өнгөрчлөө гэл те. Одоо нөгөө юу бас байдаг шүү дээ. Одоо хор тавтартай ч юм уу те. За муухагаар хэлэхэд те. Өвчтэй хүн ингээд хүүхийнхээ өмнө хамгийн одоо те сүлд юу мэдэрмэн дээр ингээд асуувал би зүгээр л гоё те ингээд нарыг хармаар байна. Зүгээр л гоё ингээд те. Одоо далаа дээр очимоор байна ч гэдэг юм. Тийм энгийн зүйлийг хүсдэг юм байна л да. Тэр мөнгө төгрөг биш те. Тийм алтар нэр биш. Зүгээр тийм энгийн зүйлээс л ингээд аз жаргалыг мэдрэхийг хүсдэг юм байна. Тэгэхээр одоо байгаа цаг хугацаанд тий аз жаргалтай бүх зүйлээс бас ингээд аз жаргалыг мэдэрдэг байхасаа гэж бол малгнаас хүсэж байна.
Маш олон зүйл хүмүүст хүсээд уриалчлаа. Өнөөдрийн подкастаар би маш гоё гэдэг үгийг маш их хэлж байна. Ягаад гэвэл дэлхийн том мисс оролт тэмцээнд Монгол улсаа төлөөлөө оролцож байгаа. Маш гоё гоо зөвслөнтэй, маш сайхан ухаалаг нэмэгтэй ингээ ярилцах орон мөчид маш гоё гэдэг үг маш их гарлаа. За тэгээд бид хоёрын өнөөдрийн нэвтрүүлэг подкаст маань энд хүрээд ер нь өндөрлөгт өгч байна. Тэгээд мэдээж хэрэг одоо намайг үзээд бид хоёрыг ингээд сонсож байгаа хүмүүс намайг одоо ингээд бодох юм бол нэг асуултыг заавал асуугаасаа гэж бодох гэж бодож байна. Тэгэхээр тэр асуулт бол яг юу гэхээр манай их тулд ямар эрэгтэй хүн таалагддаг вэ? За маш сонирхолтой асуулт байна. Тэгэхээр эрэгтэй хүн, за эмэгтэй хүн болох нь л баг охтууд болгоно л хүсдэг баг тийм. Наав шигэ ч юм уу тийм, ах шигэ ч юм уу. Өөрийнхөө хамгийн хүндэлж биширж явдаг хүн шиг л хүнтэй суух ч юм уу тийм зүйлийг боддог баг. Миний хувьд бас тэгж боддог. Аав шиг хүнтэй суух юмсан. Тэгээд эрэгтэй хүн заавал тийм алдар нэртэй, эрх мэдэлтэй, мөнгө төгрөгтэй тийм. Заавал тийм байгаад ахалбгүй. Хамгийн гол нь эмэгтэй хүнийг ойлгодог тийм, ухаардаг, сонирхдаг зүйл дээр нь дэмждэг. Ер нь бол нэг тим байгаасаа гэж үздэг те. Мөн одоо тэгээ Монгол ахуйтайгаа ойрхон те. Монгол бүхөө сонирхцдаг те. Хит ингээд нөгөө нэг гадаад юм гэж сонирхоод байхгүй те. Ер нь бол нэг тийм Монгол ахуйгаа дээдлсэн тэгээд эмэгтэй хүнийг хүндэлдэг, ойлгодог, за эрхлүүлдэг, боломжилдаг ер нь бол тийм л байгаасаа л гэж ер нь бол хүсдэг те. Хоёлаа нэрээ подкастын төгсгөлд манай их туулын сонсох дуртай, дуулах дуртай дууных нь хэсгээс бас манай үзэгч сонсогчдод хүргэнэ гэж амласан байгаа. Энэ ёсоор нэг дууныхаа хэсгээс аялуул ямар вэ? За яг өнөөдөр бас нөө дуулна гэсэн бэлтгэлгүй ирсэн болохоор дуулах дуртай дууныхаа нэг хэсгээс алтан үзэгч олондоо дуулъя. За маш их баярлалаа. За дуучин нарангийн нутгаа санах уу гэдэг дууны хэсгээс та бүхэндээ бол хачумбе уянглаа хайлгоо ханаас намайг дуудан их шиглэн вэ зүүдэн дэрсэн нутгийн минь дууё зүрхэнд хоногсон чиний минь шивнэ юу салхиар далсан нутгийн минь нүн рүү санааны үзүр цавин татаюуда харин газрын зүсрэх бараанаар хайртай нутгаа үгүйлээд байх юмаа нутаг нутхи намжингүй жочиви нуур далай тэнгисийг гатлан нисч хүрээби ээлжлэг дөрвөн уйлярли хидэд байсан чахвэ эригэт мөдхөн гэртээ би харнаа эригэт мөдхөн гэртээ би харнаа. Анх удаа л айгүй шууд ингээд дуулж үзлээ. Баярлалаа, маш гоё дууллаа. Яг чамд дуулж байгаа агшинд би ингээд нутаг тал нутаг харагдаад, морь харагдаад яг хөдөө өмөр санагдлаа. Яг энэ дууг ингээд дуулахаар өөрт чи яг юу мэдрэгдэж, юу төсөөлөгдөг вэ? Энэ дууг дуулахаар ерөнхийдөө нэг би дундаа айгүй их орж дуулдаг. Яг ингээд нөгөө өөрөө ингээд харь нутагттай очсон. Аав ээжтэйгээ тэ илхэн сатантайгаа ингээд уулзааг уудцсан ингээд нэг хүний зүгээс ингээд дуулдаг. Тэгээ яг тэр мэдрэмжийг авахаар яг ингээд тэ нутагтаа очимоор санагдаад нутгаа сансан тэр мэдрэмж ингээд дундаа орох тийм юм маань илүү их ингээд хүртгэлтэй. Тэгээд ер нь бол ингээд тэ түрүүний хэлсэнчлэн морь Монголын маань ингээ сайхан морь ингээд сайхан тал нутаг те говийн те эсэнзэл нутаг гэдэг юм уу те Монголын маань ингээ сайхан одоо бүхий л зүйл ингээ нүдэнд харагддаг. Тэгээ тэр болгоныг ингээ сэтгэлтэй тэгээд дуулаад энэ дууг ер нь бол дуулах туртай.
Үнэхээр гайхалтай. Үнэхээр гоё сонсогдлоо. Маш гоё дуулт юм байна. Таны дуу болол яг чин сэтгэлээсээ дуулж байгаа юм шиг надад мэдрэгдлээ. Маш гоё дуулж өгсөнд баярлалаа. Баярлалаа. Тэгээ энэ дууг сонссон нараа ихч бас өөрөө сонсч байлтай уучлаарай. За ингээд өнөөдрийн подкастыг энэ төрөй тойлоо өндөрлүүлье. Miss World 2026 тэмцээнд эх орноо төлөөлөн оролцох энэ нэр хүндтэй эрхэм үйлсэд нь өндрөөс өндөр амжилтыг хүсэж байна. За мөн энэ бүхнийг одоо бид бүхэн бас манай Хөхтөнгөр радио болон Монголын арт түмэн дэмжих олон өөрийг тань ингээд дэлхийн тайзнаа болох энэ том тэмцээнд нь амжилт хүсээд дэлхийн миссийн ялагчийн тэтмийг эх орондоо аваад ирээсэй гэж танаас чин хүслээс одоо хүсэж байна. Тэгээ дараагийн удаа магадгүй эх орондоо миссийн тэтмийг аваад ирэх яг тэр агшинд хоёлоо бас гоё ярилцах тэр хад завшаантай сайхан үе дахин тохиогоо гэж бодож байна. Таны тэмцээнд амжилт хүсье. Манай өнөөдрийн подкастт ирсэн танд маш их баярлалаа. Маш их баярлалаа. Монголчууд хэлдэгтэй ерөөлөөр батар шигээ гэдэг. Тэгээд энэ хүү бас подкастнда урьж оролцсон танаа хамт олонд баярлалаа. Цаашдынх нь ажил үйлсэд нас өндрөөс өндөр амжилтыг хүсье. Баярлалаа. Хөхтөнгөр радио бүтээгч Монгол подкаст энд хүрээд өнөөдрийн дугаар өндөрлөж байна. Дараагийн дугаараар дахин уулзлаа. Түр баяртай. Баяртай.